За хай. Keydrop хамтран оруулж байгаа цуврал ажлын дараагийн дугаар орж байна. Тэгээ ер нь бол Red Dot ер нь бол бүрдээ дуусч байгаа санаад бич байгаа. Одоо болонгууд rifle-ууд үлдсэн. Өмнөх бичлэг дээр болонгууд бид нар FAMAS авсан. Одоо энэ удаа дээр болонгууд хэдүүлээ Galil SSG-г авч юм гэж бодож байна. Бас нэрээ SSG-г авах юм. Тэгээ ер нь бол гурвалгийн бөөлж идэж байна. Сая FAMAS дээр бас нэлээд цаг аваад ер нь бол нэлээд удаан бочлаа. Ер нь хэдүүлээ те хүн амтэн сонирхтгүй нэх буудгүй бонуудаа бөөндөө авцсан дээрстэй. Тэгээ дараа нь AK явна, M4 явна. Хайв нөгөө M4 A4 явна. Тэгээ AWP явна. Тийм болохоор одоо зүгээр те олон яриад авахгүйгээр зүгээр гурвалгийн бөөндөө тавч. Keydrop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн утасны скинийг аппликейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрэв эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Pirate Swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Pirate Swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Тэр ер нь бол SG дээр болонгод мань Cyrex авах гэсэн юм уу? Мань угаасаа Cyrex ер нь бол дуртай. Ер нь бол Cyrex USB энэ төр барьдаг байсан. Тэгээ ер нь бол Cyrex-ийн ер нь бол SG дээр нэг гоё үнэтэй ским барьж үзээгүй. Одоо тэгээд ер нь Cyrex барьд юм уу гэж бодож байгаа юм. Тэгээ ер нь бол Cyrex-ийг бол та нар бол бүгдээрээ мэдэх бах. Тэгээд улаантай цагаантай хартай ским байдаг. Тэгээд өөр янз янзын ер нь бол улаан оруулахтай ер нь бол SG-нүүд бол байсан. За нөгөөт нь болонгууд SSG ер нь бол scope дээр болонгууд улаан өнгөтэй ским яг үнэтэй байдгүй юм байна. Тэгээ ганц улаан оруулахтай SSG 08 Bloodshot гэдэг ийм ским байна. Тэгээ энийг авъя гэж бодож байна. Тэгээ нөгөөт нь болонгууд Galil Signal. Манайсаа буруу ажил. Энэ Signal амар гоё яригд юм бэлээ. Signal амар гоё яригд юм бэлээ. Тэгээ нэмэлт хямдхан скин тэгээд гол асуудал нь болонгууд Keydrop дээр байхгүй болохоор хэдүүлээ Pirate Swap-аас татчих юм уу гэж одоо Pirate Swap дээр мань хайгаад олцсон байна. За тийм болохоор энэ гурван скинийг газ машиндаад хайгаад явъя. Эхнийх нь болонгууд SSG Bloodshot нь болонгууд ойролцоогоор ямар үнэтэй скин бэ? Юу вэ? Minimal wear нэм үнэтэй юм уу? Тэгээ field test нүрт $10 скин байна. Тийм болохоор хэвтүүлээ ойролцоо үнэтэй expendable гэдэг кейснээс авъя. За энэ кейс дотор болонгууд Bloodshot унах магадлал болонгууд 6% гинэ. Йой, би одоо яг германаар энэ герман хэл дэвшгүй байна. Одоо манай ямар хэдий мэдэхгүй байна уу? Come on SSG, give me SSG. SSG. Bloodshot унгаачлаа. $17 ч одоо ямар кондишнтэй юм бол тажиггүй кондишнтэйг авч барах юм байна. Bloodshot field test 17.55 гинэ. 17.49 Valve-ор нахгүй. Тэгээд адилхан үнэтэй байж яагаад тэгээ надаа хямдхан унжаа. Come on. Тэгээ яаж field test-ийг авчил та. Угаасаа л адилхан үнэтэй биш үү? Яг float нэг хамааралгүй байж магадгүй л дээ. Okay. I got my Bloodshot. Тэгээд адилхан үнэтэйгээ шалтгаан нь ер нь бол тэгээ float нэг хамааралгүй скин болоод л хийж байгаа байх. Сайтанд аль нь байгаа юм бол хараад. Bloodshot. Бүр stat track minimum. Юу $270 скин. Bloodshot би энэчнээс тэгвэл шууд Pirate Swap-аас авчил та. Stack-лаад харчихдаг уу? Field test school Valve. Угаасаа амар ховор скил юм байна л да. Бодвол нөгөө float cap юм байна л да. Бараг энэчээс мань $19 татчих илүү гоё юм байна. Тэгээ юу гэж л те minimal wear амар ховор болоод л юм үнэтэй байгаа гэсэн үг. Тийм болохоор ер нь бол те Keydrop-ос татчих. Нэрээ өмнөх хэвчлэн дээр мань юугаа татаагүй шүү дээ. Хэдүүлээ FAMAS-а татаагүй тэгээ тэрийг харуулах хамарцсан байлаа. Түр FAMAS-а татсан шүү. За энэ Bloodshot-ыг бодлож авах юм байна. Окей. За. Шал тимийн ер нь бол хэдүүлээ Bloodshot-ыг хайчлаа. Тэгээд сайтан дээр угаасаа ховор ским болохоор олдохгүй л байгаа юм байна л да. Keydrop дээр хүртэлтэй амар үнэтэйгэр minimal wear stat track байгаа байхгүй юу? Асар ховор ским байна. За Cyrex авч. Cyrex болонгууд ойролцоогоор $10. Тэгээд бодвол би бүр factory new-ээр авмаар байна. Cyrex ер нь бол factory new байх юм бол цагаан ямар ч халтаргүй гоё байдаг. Тэгээ Cyrex-тэй скин угаасаа $22 юм чи $11 кейснээс хайвал
бид дуунах магадлал нь амар их. Тэгээд энэ ч өөрт харагдаж штэ. Одоо Cyrix унах магадлал нь хэдэн хувь? 21% байна яг үндэ. Гэхдээ Factory-ний унах магадлал 1.6%. За Factory-ний унтал нь дарна. Эсвэл апгрейд. Бум. Яа. Окей, сая их профитлчлоо. Өмнөдөө наалтсан. 11.6 print stream унснараа би профитлж байгаа юм байна. 11.6 minimal вари юм байна. Хэр зөрүүтэй юм бол хэдүүлээ тоолооноос харах уу? За энэ болгонгод factory new ер нь бол хамгийн дэлхийд дээр байгаа хамгийн float-оос багтаагаас хоёрт байгаа Cyrix байна. Хэдүүл ийшээ нисчүүлт юм уу? Болд юм байна. Ингэж харагдд юм байна. Окей. Тэгвэл minimal дээр сонирх юм. Minimal-ээр болгонгод ер нь цагаан хэсэг нь болгонгод ер нь бол сарафтаа болоод хэлт юм да. USB-ний хувьд бол тийм байсан. Мөнх ялгаагүй юм дөө. Minimal-ээр дээр ханчж болох юм байна. Энийг татаад тэгээ нөгөө хоёрыг нь бол хоёулаа Pirate Swap-аас татах юм байна. Тэгээ ер нь бол тэгээ Keydrop дээр болонгоо тэгээ байнгын ингээл скинүүд ингээд юу гэдэг нэг админ л оруулж гаргаал үгүй админ л оруулаад тэгээд хүмүүс бол татгаал тэгээд оруулаад юм тэгээд refresh явд юм байлээ. Өнөөдөр гэхэд ингээд шал өөр скинүүд орж ирсэн байгаа байхгүй. Butterfly Ruby иймхүү нөө gem Butterfly-ууд ер нь нэг харагдахгүй байсан зөндөө ороод ирсэн байлээ. Баахан gem-нүүд ороод ирсэн. Karambit Ruby аим гоё харагдаж байна. Byte swap болгонгод яг нь бол зах. За тэгээд энэ ч нэсвэлээ шууд Blood Shot-а татаад авъя. Тэгээд энэ ч бол Trade Lock-ыг татчиход гоё. Хамгийн бага флоттой 0.25 тайм байна. Тэгээ бас анзаарвал бас ингээд гоё стикертэй байд юм байлээ шүү. Pirate Swap-аас юм татахтаа ер нь бол гоё стикертэй татвал зүгээр юм байлээ. За энийг Blood Shot-а татчихна, Cyrix-а татцсан. Нөгөөт нь болонгууд Galil татчихаа штэ байна. Galil Signal. Signal амар гоё скин байлээ. Миний бэлэт амар гоё ирд юм бэл. Ингийн factory-ний юу энэ штэ. 0505 за 05 тань татчих. Тэгтээ энэ чинь нэг стикертэй байна. За эдэрч яг Paris стикер юм өнөө энэ чинь вэж арай. Antwerp-ийн глитер. За би нэг хоног хүлээж яаны татнаа. Дараагийн бичлэг дээр бараг энэ ороод ирчих واخ. Энэ хоёрыг бааласаар худалдаач. Би сүүлд юу депозит хийсэн бол надаа ингээ $200 Pirate Swap байгаалах. Мань ойлгож байгаа мань угаас хүлээж байгаа аваа сурцсан. Окей. За ингээл авчихна. Энэ Pirate Swap-ыг ер нь бол тэ нэг ашиглахгүй байсан. Энэ ашиглаж байгаагаар ер нь бол хүмүүс харуулж байгаа мань харахгүй байгаадсан. Тэг өөр ашиглаад ихсэж амар давгуул цайд хэлээ. Тэр хурдан ч юм байлээ. Найдвартай ч юм байлээ. Хурдан ч байлээ гэж одоо зарим нь хүлээж л байгаа л та байна. За нөгөө Cyrix маань бас ороод ирсэн байна. За ер нь лоодот маань их гоё болж байна. Тэ лоодот. Ой. Бум. Түдээ нөгөө стиктэй маргааш татвар болсон шүү дээ. За SSG дээр Blood Sport, Blood Shot орж ирж байгаа. SG дээр болонгууд Cyrix орж ирж байгаа. Энд чи болонгууд SSG дээр болонгууд Blood Shot орж ирж байгаа. Тэгээ өмнөх бичлэгэн дээр мань асуусан энэ хоолыг ер нь солих хэрэг байна уу? Солихвол юугаар солих вэ мандаа хэлээрэй за. Тэгээ бас нөгөө энэ сараас ер нь бол те 7 сард ер нь бол giveaway-ууд оруулж байгаа. Тэгээд тэр giveaway дээр бас ямар giveaway, ямар скинүүд авмаар байна. Тэгээ minimum deposit хэд болгон баймаар байна. Тэрийг мандаа хэлээрэй. За тэгээд бас энэ Famasa татсан нэрэ. За одоо ингээд нарийн юм авп аккаунт чаа. Тэгээ энэ дээр юу байх вэ? За энэ ч бол Galil угаасаа маргааш ороод ирнэ. Миний эн чинь баг те баг л улаа юм да. Famas ороод ирсэн те. Окей, I got my Famas. Энэ чинь 80-ны хоолой стикертэй байна. Тэгээд SG ороод ирсэн. За SG бол үнэхээр энэс улаа байхгүй мөлий найзууд. Үнэхээр өөр байхгүй. Яаж л улаа оруулахтай юм да. Гэтэ тэрхий шаарл юм байна яг үндэ. За ийм л байна да. Тэгээд дараагийн бичлэгүүдээр танаас ер нь асуух юм зөндөө байсан. Энэ бичлэгэнд танаас асуугаад дараагийн бичлэгэн дээр оруулах юм танаас зөндөө байгаа. Бүгдээр коммент бичээд үлдээгээрэй. За. Тэгээд мань бүх комментүүд уншиж байгаа. Тэгээд бичлэгэн дээр лайк дараад үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэг уулзтаа баяртай. See ya.